Би тантай холбоотой нэг зүйлийг хүсэлтэй авах гэсэн. Хуульчих хувь. Ер нь манай гишүүдийн ярьж байгаа бүх асуудал хуульч бүгд баримттай, цаастай, факттай. Хууль орон болчиход байна. За тэгэнгүүт одоо жишээлбэл энд ийм байна. 2021 оны 4 сарын 29-ны өдөр тэр 7 минутанд баталсан Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулт байна. За энд та хориг тавьсан. Хоригийг хилцэх ёстой байсан. Улсын их хурлын тухай хуулийн 5-4 Монгол Улсын ерөнхийлөгч хуульд хориг тавьсан бол уг хуулийн үйлчлэх хугацаа давтсан бол энэ хуулийн үйлчлэл зогсно гэдээ болсон байна. Та хориг тавьсан 5-4-ийн дагуу хориг тавьсан сонгуулийн хуулийн энэ холбогдох заалтад 7 минутын хууль үйлчлэл зогссон. Дөнгөж өнөөдөр сонгуулийн ерөнхий орон шийдвэрээ гаргаж ийн өчтөр уржигдэр манай гишүүдийн шаардлагад хариулахгүй материалын авахгүй буцааж ийн энэ бүх үйл ажиллагаагаа үйлчлэн зогссон хуулиар тавьж байна. Тэгэхээр бид одоо ямар хүсэлт байна гэхээр хуульч хүний хувь та Монгол Улсын ерөнхийлөгчийн хувь хориг тавьсан энэ асуудлаа ойлгох тал дээр бас ойлгуулаач нар түмэнд энэ хууль чинь үйлчлэхгүй болсон хуулийг бариад өнөөдөр их хурлын чуулганаар таны хоригийг хилцэн гэсэн хүлээлттэй байсан. Хилцсэн бол за одоо сонгуулийн ерөнхий орон шийдвэр асуудалгүй гээд өнөөдөр хүчин төгөлдөр бус хуулиар хүрэл сүх тэр инх бат Эрдэнэ гэдэг хүмүүсийг бүртгэж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн хориг хууль тавьсан хориг үйлчлэхгүй байгаа бол энэ улсад өөр хэрэгж хууль гэж байна уу гэдэг тэр хууч хүнийг бол готарч байна. Ер нь зарим хууч хүмүүс ярьж байна. Ирэх жилээс хуулийн сургуулиуд хуульчийн мэргэжлэр эсэлт аваад хэрэггүй. Яаж байгаа юм гэхлээр Монгол улс хууль байхгүй болчлоо гэж ярьж байна. Хуулийн завхрал дээцэхтэй хүрлээ ерөнхийлөгч энэ анхаар хандуулаач гэж хууч нь их мэдлэгтэй байна, маш их мөнгөтэй байна. Офшорчдыг бол үнээр дийлэхгүй байна. Монгол ялагдчихээн гэж бодож байна.